За нэг Польшийн влогеруудын бичлэгийг үзэж байгаад яг хаам хийгээд хаам биш хаам гэдэг нэг цуврал явуулж байгаа шүү дээ. Тэрний дараагийн нэг хөлбөр. За харагдаж байна уу? Ямар ч жижиглсэн татсан мах байхгүй. 100% юугаар махаараа. За энэ бол нэг хөлсөн утсан байгаа шүү, гадуурны хөлсөн. За голны ширхэг их чухал байгаа тийм. Яг гоё юм хаамны ширхгүүд яаж гарваа гэдэг нь их чухал. За ингээд хаам гэдэг технологиуд маань иргэд өнөдөртэй ингээ 3 төрлөөр бол ихэнхдээ хийж болж байгаа юм байна. За энэ бол нэг өргөн төрөл хаам байгаа. За нарийн төрөл хаам. Гурлаа адилхан 100% бүх махаар хийж. За энэ бол жимсний модон утлагтай. За энэ хуш модын самрын одоо утлагтай. Ийм утлагтай. За ингээд манай 3 салбар дээр зарагдаад ирсэн. Баярлалаа.